Hi vlog. Өнөөдөр би түрүүхэн босчоод нүүр амаа хальт бутсан. Тэгээд нэг цай онд очоод одоо гэрээсээ гарах гал одоо дүүргийн имлэг орж нэг хэдэн шинжилгээ өгсөн тэднэрийгээ эмчтэй үзүүлж им тан ман бичүүлж авах санаатай гарах гад өнөөдөр ингээд ер нь хайрд Монголд амар ингээд бүрхэг байна. Амар юм утгатай амар депрессний. Нэг хяналтын эмчнэр маань намайг ер нь бол дахиад эмнэлэг твтэх шаардлагатай гээд байгаа. Тэгээд би бол яг дахиж эмнэлэг твтмээргүй байгаа байхгүй юу. Эмнэлэг твтэхээр нэгт ингээд айгу төвхтэй штэ ер нь бол эмнэлэг твтэх процесс. Би нөгөө 1 сард бас 2 сард 2 удаа эмнэлэг твтсэн. Тэр болохоор яг хохиролтой байсан нөгөө юу маань ихс маань савнасаа ингээд салаад цус гараад тэнд дэмжлэгээ хийлгээ дээрээс нэвтрийн дэглэмтэйсэн. Тэгээд тэр нэг 6 сар гараад яг хавгнаад ихсэн. Тэгээ би угаасаа жирэмсэн хүн ингээд хавгнадаг гэж бодсон байсан чинь яг уу бас тийм биш юм байна л да. Би ч өглөө босохдоо айгу хавнтай босдог. Тэнгүү тэр болохоор тийм сайн биш гэдэг аахгүй. Хэрэг ингээ ачааллах байсан бол унтаас ирэхэд ингээ хавнгүй байх хэрэгтэй гэд. Тэгээ хаван ч бас ингээд одоо өрөвсөл янз юм байж болно. Дээрээс миний цусндах сахар жоохон өндөр гарсан. Би ч ойрд жоохон их амттай юм мэдээлэл хийсэн л та. Тэгээд цусндах сахар маань жоохон өндөр гараад тэрэнд одоо эмчилгээ хийвэл зүгээр. Тэгэхгүй болоод ер нь бол ингээ хавгнаад улам өрөвсөлтэй ингээ удаан яваад тахаар ээж муу дээрээс нь урагтаас нөлөөлж болно. Тэгээд тэрнээсээ болоод бас дутуу төрдөг, эрт төрдөг мөрдөг тийм асуудлууд бас байд юм байна. Би ч одоо ингээ амар мартамхай болоод байгаа ер нь. Ер нь би энэ жирэмслэлт миний анхны жирэмслэл тэгээд амар надад бол амар хэцүү санагдаад байгаа. Яг сэтгэл санааны хувьд гэх юм уу. Тэрнээс би ингээд одоо бусад хүмүүсийн хэлдэг шиг им хордлого янзын тийм юм ерөөсөө надад байхгүй. Анхнаасаа барыг байгаагүй. Гөрлийн мэдэхгүй байхаар ингээд дотор жоохон мухай өргөдөг ч юм уу. Эсвэл жоохон мах зах өнөртгөр жоохон дотор мухай өргөдөг. Өнөрөнд жоохон имзэг болсон байсан. Тэрнээс идэхэд бол зүгээр. Ааш зам маань ч нэг тийм амар одоо ингээд хэлбэлзээд байгаа юм байхгүй. Уйланхай болсон гэх юм уу. Амархан уйлчдаг, амархан гомддог, жижиг сажиг юм дээр айгу имзэглдэг тийм болцсон байсан. Тэгээд угаасаа нөгөө хүүхдийнхаа гормоноос болоод тэгдэг бах. Тэр талаараа бол амар easy pregnancy. Гэхдээ нөгөө талдаа ингээд том асуудлууд аюу ихтэй. Би бол тэр цусмас гараад ингээд бол амар айсан. Тэгээ би эхний 3 сар бол нөгөө жимсэн болчоод амар хартаар зүүдэлдэг гэсэн. Яагаад чи хүүхдээ алдчихин амар ингээл зулбчин ч юм уу. Яагаад чи тийм амар зүүдлээд идэгсэн. Тэгээд anxiety-тэй байсан юм шиг байгаа. Би ингээд алдчих үедээ ч юм уу одоо ингэж байгаа. Тэгэхээр нэг тиймэрхүү зүүднүүд амар их байдаг байсан. Ингээл хүүхдээ тэрэлт гүүгээд байна. Ингээл нэг юмнаас хөөгдөөл гүүгээд байна ингээл зүүдлээд идэгсэн. Одоо бол нэг амар тийм байха болцоо айгу сайхан нам унтж байгаа. Яг 3 сар гараад би ингээд санаа амарсан байсан бохгүй юу? Одоо эрсдэлтэй үе өнгөрчлөө, гайгүй болчлоо гэдгсэн чинь нэх удаагүй нөгөө цусмас гараад ингээд жоохон айлгсан. Тэгээ миний хохирол бол нэлээд том байсан. Эхний 3 сар жоохон юм аппетит муутай байсан. Ийм амттай юм бол нэг хідмэр санагддаг байсан. Зүгээр нэхгүй юм махтай гурилтай ч юм уу эсвэл махтай будаатай хоол идэл болчдөг гэсэн. Ерөөсөө тийм чихэр шоколад идмэр санагддаг байсан. 3 сар гараад 4 сар хүрсэн чинь миний аппетит айгүй нэмэгдээд айгүй тийм борцогод амттай юм идмэр санагдаад сүүлийн үед бол бүр ингээ 6 сар гарснаас хойш бол бүр ингээ байд сууж чадахгүй шоколад ч юм уу амттай юм борцог юу вэ ингээл амар ойрхон багаар идмэр санагдаад эмсний сахар гэж бас байд юм ба штэ. Тэгээд хэрвээ тийм бол би одоо эмнэлэг твтэхдээ бөөрийн нөгөө нэг эмчилгээ хийлгэн бөөрийн жоохон өрсөл байна гэд. Тэгээд дээрэс нь сахарын эмчилгээ хийлгэн дээрэс нь хоолны дэглэм барих хэвээр. Тэгээ намайг сүүлийн эдэмчлэг дээр нөгөө хоолны дэглэм барьж байгаа юу гэдсэн би яг үннийг хэлэхэд ингээ одоо 7 сар хүртэл биний амар хоолны дэглэм бариагүй. Тэгэл дуртай юм идэл яг нөгөө жирэмсэн учраас амар их идэж чадахгүй ингээ ходоод зайгүй болдог ч юм уу. Тэгэхээр ингээ багаар ойрхон идээ яваадсан. Тэгээ амттай юм бол эцсэн би бол амар компот бүр ингээ цаанаас амар хөсөд исэн. Тэгээд одооноос ер нь жоохон хоолны дэглэм барихгүй болохгүй юм шиг байна. Тэгээд бас жингээ яаж барьж байгаа вэ гэсэн би нэг амар ерөөсө жингээ баримаарэ гэж ерөөсө тийм бодоагүй. Яа тэгэл хүүхэд ирүүл байвал болно. Миний жин нэмэх бол нэг тийм асуудал биш. Жирэмсэн хүн чинь айгүйх калори шатааж байгаа штэ.
Бараг нөгөө өдөрт ингээд 10 майл гүйсэнтэй тэнцэхээр ийм калори шатаадаг, зүрх нь маш их өндөр ачаалттай байдаг учраас ингээд бараг өдөржингөө гүйцэн хүн шиг тэгж зүрх нь ингээд өндөр одоо цохилдог. Хүндэрч мөндөрөхөд ямар ч асуудал байхгүй, өтгөн бүтгэн хатсан ямар ч тийм байхгүй. Хамгийн гол би жоохон усаа жоохон баг уугаад байгаа, жоохон мартаад би жингээ байрах одоо тасгал хөдөлгөөн ерөөсөө алхахаас өөр юм бол нэг хийхгүй байгаа. Хаяа нэг энэ йога энэ бөмбөгөн дээрээ суун тэгээ нөгөө йоганы матн дээр жоохон сонголт тийм би нэг хэсэг нөгөө миний бүкс өвдөд бүкс мэдрэлийн судасмайн дарагдаад ингээд хөл өвдөд идэв ингэнэ. Одоо 7 сартай хүн чинь айгүй том байдаг шүү дээ миний мэдхийн. Минийх нэг тийм биш байгаа яад бол минийх би жоохон өндөр юм шиг байгаа. Тэнгүүд өндөр юм шиг байгаа гэж угаасаа өндөрлөө. Өндөр учраас нөгөө цээжний энэ урт ингээд жоохон урт учраас ингээд жоохон шингээгээд ах шиг байгаа миний одоо гиз мэц нэг тийм амар бондаж гахгүй. Яг намхан жижигхэн хүмүүс бол илүү ингээд бүр бондаж гарч ирдэг л ахалтай одоо цээж нь богино учраас одоо л нэг өсрээд нэг 6 сар өглөө босоход бүр жижигхэн байдаг ингээд хоол унд идээгүй ч юм уу байхад тэгээд өдөр ингээд оройгоодоо бүр илүү жоохон том болцдог. За сайн бацгаана уу. Би яг одоо нүрээ ойрд ерөөсө будаагүй тэгээд тэр ямар ч гэсэн нэг найзтайгаа уулзах ажилтаа дээрээс нь гэрээсээ гарахаас өмнө нүрээ будчихад хэдэн зураг дард юм уу гэж бодоод юмсан хоёр ажил амжуулах гээд би жимсмэлсэн сошаах тэр нөгөө юм зураг гой зураг авахуулаагүй тэгээд өөрөө нэг зураг дарж үзье. Өөрийгөө дарж үзээд болохгүй бол мэрэгжлийн хүнд хандъя гэж бодоод би эмнэлэг твтээд гарсан байгаа. Тэрнээс хойш ерөөсөө айхтар бичлэг хийх ямар ч нөгөө нэгт боломжгүй байлаа. Хоёрт ямар ч тийм мотивацгүй байгаад байгаа. Ер нь сүүлийн үед мэдгүй одоо би ч одоо 31-7 хоногт болсон. Ер нь бол 8 сард өгцөн. Амар ядраад байгаа гэх юм уу. Хөдлөх дургүй болоод ямар ч гэсэн антибиотик бөөрийнхөө өрөслийг дараад дээрэс нь хоолны дэглэмэнд ороод хаван бүр хамаагүй гайгүй бууцсан. Ер нь бол тэр хожуу хордлого болоход их ойрхон байсан. Тэр чигээрээ ингээд мэдгүй ч юм эсвэл ингээд хоолонд хамаагүй идэ яваад байвал. Тэгээд эмнэлгээс гараад удаагүй би саяхан нэг 2-3 хоног юм уу. Төвсрэл 3 хоногийн өмнө ах бороотой өдөр гадаа явж байгаа халтраад нөгөө хөлөө ингээд далиг гიშгцэн. Би ер нь жоохон хүл нутаалтаа баг хүүхэд байхын л тийм байсан. Дээрээс нь нөгөө жоохон жин нэмчихэр жоохон тэгээд идэг. Би ер нь айгүй олон удаа хөлөө далиг гიშгэжсэн. 2 хөлөө хоёулангийн шаагаа ингээд хамгийн сүүлд тэгж гიშгсэн 2 жилийн өмнөөс дөнгөж Монголд ирээд удаагүй. Тэр үед би ачин бас нэлээд жинтэй байсан. Тэгээд тэрнээс хойш гайг болсон юм аа. Тэгж одоо нөгөө жирэмсэн тэгээд жин нэмээд бас ялгаагүй жоохон балансгүй болоод гэх юм уу. Тэгээд яж бороо орцсон. Зам жоохон алтраатай. Би ойд бүр ингээд нүүр амбуудах модох нэг л юм залхуутай байгаад байгаа. Хөмсгөө чанцлаагүй бүр. Зүгээр л юу ч хиймээргүй юм. Ийм усанд орох хүртэл амар их ажиллагаатай юм шиг санагдаад. Бүр нэг тийм амар залхуу ингээд дээрээс нь гиз томорчхоор ингээд хөдлөх дургүй болчтой юм ер нь бол. Би манай нөхөр нөгөө өрөөнд тунтж байгаа болохоор жоохон хаяархан ярээлэн л да. Би сүүлийн үед ер нь нэг сүүлийн сар юм жирэмснээс л болж байгаа. Би ер нь өмнө нь ийм мэдрэмж ерөөсөө авч байгаагүй. Би бүр өөрөөрт ингээд амар ийм агли санагдаад жишээ нь ингээд гэртээ нүур амаа будахгүй ч юм уу. Тэгэл нэг юм да бутсан ч ёлогтой хувцлаад гарсан ч нэг юм хөөрхөн биш болцсон ч юм шиг би ингэ бодоодсэн ч би хөдөөж өмнө нь ингээд тэ бүргээ ийм агли сан би жинхэнэ агли болцсон гэсэн үг шүү дээ. Зүгээр өөрөөртөө л тийг санагдаад байгаа байхгүй юу. Нэг л би бишээ. Нэг л ийм хөөрхөн биш. Ийм яаж ч хичээсэн хөөрхөн биш. Тийм байгаа болохоор бичлэг энтер хийх бол бүр нөгөө өөрийгөө ингээд бараг толинд хармаар байгаа хүн чинь камеранд харахаар жоохон яаж хийж байгаад өөртөө таалагдахгүй ч
ч юм уу нэг тиймэрхүү филинг аваад байгаа. Тэр нь судалж үзэхээр юунаас болж байгаа л гэж ойлгоод байгаа. Baby Man охин учраас миний эстроген гэдэг эмэгтэй гормон, дээрэс нь хүүхдийн маань эстроген гормон нийлэхээр ер нь жоохон тийм өөртөө сэтгэл хангалуун биш ч юм уу, жоохон сэтгэл дундуур ч юм уу тийм филинг авдаг. Дээрэс нь арьс марс нь гоё биш санагддаг ч юм уу. Надад бол амар тийм санагддаг. Үс болвол яаж чижсэн ер нь нэг юм өнгө орохгүй, эсвэл нэг юм гоё харагдахгүй. Oh, so hard. Нэг тиймэрхүү л байна да. За бодолт маань нэг иймэрхүү. Үсээ эхлээд нэг иймэрхүү үзээд дараа нь болохгүй бол задгаа тавьд юм уу?